Нийслэлд өдөрт 450 мянган автомашин өдөр тутам замын хөдөлгөөнд оролцдог. Тэдгээрийн 40 орчим хувь нь Прус маркийн автомашин бий. Энэ загварын автомашин их байгааг дагаад эд анги сэлбэх хэрэгслийн хэрэгцээч их байна. Гэхдээ бий болсон эрэлтийг хулгайн замаар олж нийлүүлэх гэмтэргийн хэмжтэй үйлдэлүүд эрс олсорчээ. Ихэнхдээ Прус автомашины тойл батарейг өвөр хулгаад алдагдаж сэлбэгийн зах зээлд нийлүүлэгддэг байсан бол сүүлийн үед нүүрсэн яндан хулгайлагдах нь ихсжээ. Тухайлбал Сонгины хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 2019 онд Прус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлагдсан 15 гэмт хэрэг үйлдэгдсэн бол он гарсаар 6 удаагийн үйлдэл бүртгэгдэж гэмт этгээдүүдийг илрүүлээд байна. Энэхүү нүүрсэн яндан сэлбэгийн захуудад 450 мянгаас 1.2 сая төгрөгөөр зарагддаг байна. Нүүрсэн яндан автомашины их биенээс салгах нь техникийн мэддэг шаарддаг буюу төвөгтэй байдаг. Тиймээс ч энэ төрлийн сэлбэгийн хулгайн хэрэгт холбогдож буй этгээдүүдийг хэвчлэн өмнө нь автоцэцврийн газарт ажиллаж байсан хүмүүс байгааг цагдаагийн байгууллагаас онцолж байна. Эрүүл хэсгээс ажиллагаа зохион байгуулад нийт 3 бүлэг хулгайчдыг дайчилсан баримтлаад үйлдэлийг нотолцоод эдгүүрийн баримтаар хулгайн замаар алдагдсан зүйлийг эдгүүрийн баримтаар хурааж аваад хохирлыг нь барагдуулсан байна. Он гарсаар гэх юм бол 2020 оны байдлаар бол 6 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Үүний 4 гэмт хэрэг нь бол эзэн холбогдогчийн тогтоогоод байгаа. 2 бүлэг этгээдүүдийг дайчилж баримтлаад хэргийг шалгаж байгаа. Ингээд үйлдэж байгаа этгээдүүдийг судлаад үзэхэд бол ер нь автоцэцврийн газар ажиллаж исэн тий. Урд нь бас энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж исэн этгээдүүд тухайн эд ангийн тодорхой хэмжээний мэдлэгтэй иймэрхүү хүмүүс бол үйлдэх нь давмгайлж байгаа. Автомашины эд анги хулгайлан дамлан зарж борлуулж буй этгээдүүдийг хэвчлэн 18-аас 25 насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна. Тэд Facebook хуудсанд зарын дагуу хулгайлсан зүйлээ зарж борлуулдаг. Захиалганч элбэг байдаг тухай хэлж байлаа. Түүнчлэн тогтмол орлогогүй өр зээлтэй учраас амар хэлбэр аргаар хурдан хугацаанд мөнгө олохын тулд хулгай хийх замыг сонгосноо хүлээн зөвшөөрч байна. За хэдэн настай вэ? 19. Сонгины хайрхан дүүргийн 19 дээр ороод 360 дугаар барьнаас дүүрсийн тоглож байгаа. Шүн цаг. Тий. Энэ яндангийн зах зээл эрэлттэй байдаг гэдэг мэдээллийг ер нь хаанаас олсон? Яг ямар зорилгоор хулгайлъя гэж? Ер нь бол мэдээлэл нь сошиалор болсон. Сошиал дээр ер нь Facebook мэтлэн групп дээр нүрсэн дөрөв зарууд байдаг. Хэдэн төгрөг? Зах зээлийн хажууд нь болохоор 600-700 байт юм лээ. Хэдүүлээ үлцээ юм. Хоёул. Тэгээд цааш нь зарсан төр юм. 300 мянга гарч ирсэн. Ер нь яг тогтцоо ажил хөдөлмөр эрхлэх гэсэн бол олон коллеж ч юм ямар нэгэн байдлаар юм төгссөн мэргэжлүүд байсан. Нийт биш. Ямар нэгэн ажил төрөл хийжсэн. Гаган хүрээд төгссөн. Тэгээ яг яагаад хулгайн замыг сонгож байна? Яралтай мөнгөний хэрэглэл гарсан. Хүнд тулаал тэгэл ажил олдохгүй болохоор хийдэг. Угсаа одоогийн нийгэмд бол тэгээд яг залуучуудтай хандсан тийм байдаг болохоор тэгэл ажлын байр ойлгохтой гаргаж өгдөг тэгэл. Ямар нэгэн ажил хийжсэн. Ажил хийлээ зүгээр л нэг барилгын туслах тэгэл. Санааг нь хэн гаргасан? Хоорондоо ярилцж байгаа гаргасан. Ер нь яг энэ төр явуулгыг хийвэл 3 мөнгөтэй болох юм байна гэж байна. Иргэд камерыг хяналтгүй газар автомашинаа байрлуулдаг. Автомашинд тохиолдол суйрлуулдаг зэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн урт гартнуудыг өөгшүүлэх шалтгаан болж байгааг цагдаагийн байгууллагаас мөн анхааруулж байна. Түүнчлэн цахим орчин хулгайн бизнесийг хөгжүүлэх гол орон зай болж байгааг ч дурдах нь зүйтэй биз.